Үнэтэй мэдээлэлээр төрөлдсөн MNC телевиз 7 хоногийн анхаарал татсан онцлог үйл явдлын эзнийг үзэгч тантай уулзах болно. Баасан гарагийн 21 цаг 30 минутаас та сугаад харуулаарай. Оройн төрийн үзэгчтэй MNC телевиз 7 хоногийн онцлог хүн ярилцлагын нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Та бүхэн анхаарлаа хандуулна. Тэгэхээр манай нэвтрүүлгийн тухайд өнгөрч байгаа 7 хоногийн өдөр бүрийн онцлог хүн онцлог үйл явдал юу байсан бэ гэдгийг нэвтрүүлгийнхаа эхэнд та бүхэндээ хүргэдэг. Одоо дэлгэсэнд анхаарлаа хандуулна. 12 дугаар сарын 12-ны даваа гараг байгаа. За энэ өдөр бид эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлаас онцолж байгаамаа. Өөрөөр хэлэх юм бол Төв аймагт дурангийн мэс цэцлийн хаалгааг бие даан хийх боломж бүрдсэн байна. Энэ талаар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч оюун цэцэг дурангийн мэс цэцлийг амжилттай нэвтрүүллээ гэж ярилцлага өгсөн байгаамаа. Тэгэхээр ер нь бол эрүүл мэндийн салбарт төсөв хөрөнгө бага байдаг. Гэхдээ орон нутгийн эмч нар бол за мөнгө байхгүй гэж зүгээр суугаагүй аймгийн цэцэг дарагтаа аймгийн удирдлагуудтайгаа хамтраад салбарт бол нэлээд бүтээн байгуулалтын ажлууд ихэлсний бодит жишээ бол Төв аймаг болж гинэ гэж нэрлэж болохоор байна. Өнгөрсөн хугацаанд Төв аймгийн цэцэг даргын санаачлагаар эрүүл мэндийн салбарт нь хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрөд үр дүнгээ өгч за 2016 онд шинжлэгдсэн эмнэлэг шинэлэг үйлчилгээ аяны хүрээнд эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн шинжилэл эмч мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх эмнэлгийн орчин үйлчлүүлэгчдийн 5 дахь орчныг бүрдүүлэхэд нэлээд сайн анхаарч ажиллаж чадлаа. За ингэснээр эмч нараа гадаадын өндөр хөгжилтэй бүгд найрамдах Солонгос улс болоод за Оросын албаны улс гэгчлэн хэд хэдэн оронд туршлага судлуулах сургалтанд хамруулсан байна. За үүний үр дүнд за жишээлбэл Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт анх удаа эмэгтэйчүүд болон ерөнхий мэс цэцлийн дурангийн мэс цэцлийн хаалгааг хийж байна. За энэ мэс цэцлийг эмэгтэйчүүдийн засгийн эрхлэгч Үлзий Баяр багийнхантайгаа хамтраад хийж байгаа гэж хэлж болно. За ер нь бол мэс цэцлийн эмч бяхан зарагчаа дурангийн мэс цэцлийг анх удаа нэвтрүүлснийхаа төлөө ерөнхийлөгчийн нэрэмж шагналыг энэ онд авсан байгаа. Үүнээс гадна ясны хуурал түгжээс хадаас зэрэг мэс цэцлийг нэвтрүүлж 20 түнд хагалгаа хийгээд байгаа юм байна. 12 дугаар сарын 13-ны өдрийн мегмар гарагийн онцлог хүнээр бид улсын хурлын дарга Монгол Ардын намын дарга Мегомбын энх болтыг нэрлэж байна. За энэ өдөр Монгол Ардын нам баг хурлаа хийсэн. За хурлаар 6 сарын хугацаанд ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Амар Баясгаланг жинхэллээ. Харин намын дарга энх болт хурлыг нээж улс төрийн илтгэл тавихтаа намынхаа улс төрийн албан тушаалд очсон хүмүүстэй хариуцлагын гэрээ байгуулна гэдгээ мэдгдсэн нь тус намын хувьд шинэ үзэгдэл болж байна. За нөгөө талдаа шаш хатанда үнэмлэхүй ялалт байгуулсан нам өндөр хариуцлагатай ажиллах ёстой юмаа гэдгийг хэлснийг бид онцолж байна. Туршлага, уламжлал бий билээ. Цаг алдаж байна, алгуур удаан байна хэмээн засгийн газрыг олон нийт шүүмжилж байна. Энэ бол бодит шүүмжлэл мөн. Хөрөнгө мөнгө хомсдсон нь гар хүлээтэй мэт байдлыг бий болгож байгаа нь үнэн ч боломж нөөцөө дээд зэргээр шавхан дайчлах ёстой. Бурхан чамд хаалга онгойлгож өгөхгүй байсан ч цонхон үргэлж нээлттэй байдаг гэсэн мэрэгэн үгийг байдгийг санацгаах хэрэгтэй. 12 дугаар сарын 14-ний лав гараг. За энэ өдөр бид дэлхийн гоо бүсгийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа баяр цэцгийг онцолж байгаамаа. Тэгэхээр баяр цэцгийн тухайд бол мис гэдгийг хиймэл хүмүүстэй нүрэ бодсон хүнээр төсөөлж болохгүй гэж хэлж байсан. За тэгэхээр 12 дугаар сарын 19-ний өдөр Америк нэгдсэн улсын Вашингтон хотноо дэлхийн мисийн тэмцээн эхэлнэ. За 20 орчим хоногийн өмнөөс шалгаруулалт явагдаад эхэлсэн гэж хэлж болно. Энэ урьдчилсан шалгаруулалтад манай Монгол улсыг төлөөлөн оролцож байгаа мис баяр цэцгийн тухайд бол нэлээд амжилттай оролцож байгаа. За өөрөөр хэлэх юм бол тэрээр санал асуулгын эхний 10-т багтаж чадсан авиас төрлийн санал асуулгад за өнөөдрийн байдлаар бол тэргүүлж явна. Түүний танилцуулга видео шилдэг 10 танилцуулгад багтсан байгаа. За зорилго бүхий гоо сайхан номинацид шилдэг 24-т үлдсэн байна. За үүнээс гадна баяр цэцэгтэй холбоотой таата нэг мэдээллийг хүргэхэд Холливуудын бүтээж байгаа Мулан нэртэй хүүхэлдэйн киноны гол дүрд тоглох урилгыг тэрээр хүлээн аваад байгаа гэж хэлж болно. Тэгэхээр дэлхийн гоо бүсгийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа баяр цэцэг гэж хэн бэ?
хүргэе. За ямар боловсрал эзэмшсэн бүсгүй юм бэ гэдэг талаарх мэдээллийг үргэлжлүүлэн та бүхэндээ хүргэе. Баяр цэцгийн тухайд 1990 оны 11-р сарын 29-ны өдөр Улаанбаатар хотноо төрсөн Испанд сурч байхдаа Скала загварын агентлагт ажиллаж байсан. За 2008 оноос хойш торог агентлагт загвар өмсгчээр ажиллаж байна. За 2012 оноос жүжигчин болох хүслээ боддоор хэрэгжүүлэхээр зорж жүжигчин найруулагчийн мэрэгчлэр Монголын урлагийн зөвлөл Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамны нэрмжит сургалтуудыг тус дүүргэсэн байдаг. Netflix-ийн Марко Поло цувралд туслах дүр бүтээснээс гадна хувлайн дүрд дуу оруулсан байдаг. За алдарт найруулагч Кристофер Коплагийн Dead Beats тэргүүтээ Монгол Америкийн бүрэн хэмжээний богино хэмжээний дөрвөн кинонд гол дүр бүтээсэн. Миний эхнэр тагнуулж My Secret Blood зэрэг 9 кинонд туслах дүр бүтээсэн байдаг. 2017 онд зураг авалт нь хийгдэх Зоригт хотолон гүнж түүхэн тулааны гүнжийн гол дүрт тоглох бөгөөд язгуур луга баримт дуран сайхны киног өөрөө найруулан хийж байгаа гэд түүний тухай таата мэдээллүүд араараасаа хөрч байна. За энэ удаагийн миссийн тэмцээнд оролцож байгаа гоо бүсгүй баяр цэцгийн тухайд бол урд өмнө дэлхийн миссийн тэмцээнд оролцож байсан Монгол бүсгүйчүүдээс юугаараа амжилтанд давуу байгаа юм бэ гэхээр урдчилсан байдлын шалгаруулалтад бас нэлээд өндөр амжилт үзүүлж байгаа нь өмнөх амжилтуудыг эвдсэн гэж одоо бас холбогдох албаны хүмүүсээр дүгнж байсныг энд онцолж хэлмээр байна. Тэгэхээр лав гараг бүр би та бүхэндээ би Монгол тайртай нэвтрүүлгийг хүргэдэг. За энэ нэвтрүүлэгт Монголд амьдарч байгаа гадаадын хүмүүс оролцож өөрсдийнхөө санал бодлыг Монголын тухай сэтгэлдээ хуваалцдаг бол энэ 7 хоногийн одоо би Монгол хайртай нэвтрүүлэгт гадаадын төлөөлөгчдөөс гадна мисс Бадам гэрэл оролцож баяр цэцгийн талаар бас юу гэж ярьсныг одоо та бүхэндээ бид онцлон хүргье. За баяр цэцэг маань одоогийн байдлаар бол шилдэг 120 орноос шилдэг 10 мисээр шалгарсан байгаа. Ер нь бол эхлээд шилдэг 25 гэж шалгарч ирсэн. Тэнцэнээс ахаа шилдэг 10 гэж шалгараад шилдэг 11 нь бол Монгол улс маань орцсон байгаа. Энэ бол өмнө нь бол манайх авиасын шалгуур шилдэг 10-т бол орж байгаагүй. За тэгээд дараагийн бас нэг том үзүүлэлт болохоор одоо нөгөө хүмүүнлэгийн мисс Beauty with Purpose гэсэн энэ номинацид болохоор шилдэг 24-т орсон байгаа. Одоо ерөнхийдөө шилдэг 18 одоо миссийн нэг болох уугүй гэдэг одоо ерөнхийдөө шийд бол өнөө маргаашгүй бас гарах хэвээр. За тэгээд спортын төрөлд болохоор тэднийх багаараа улаан багаараа төрүүлсэн байлээ. За нөө хоолны тэмцээн гэж болсон юм байна. Бас чөлөөт арга хэмжээ. Тэнцэнээс Аз орнуудаа төлөөлж оролцоод Азаараа бас тэргүүн байрыг билүү 2 дугаар байрыг лөө хүртсэн байсан. Тэгэхээр энэ бол эргээд нөгөө олон улсын анхаарлыг маш татаад байгаа л да. Тэгээд эргээд манай Белла чинь өөрөө Марко Поло кинонд тоглолцсон. Ерөнхийдөө дэлхийн хэмжээний том төсөлд оролцчихсон. За тэгээ өөрөө Америкт бас жүжигчний сургуульд сурч исэн. Тэгээд өөрөөс тодорхой хэмжээнд богино хэмжээний болон яг бүтэн кино уран бүтээлд бас оролцоод тоглолцсон. Монголдо ч гэсэн Беллагийн оролцож тоглосон уран бүтээлүүд бас байгаад байгаа шүү дээ. Тэгээд удахгүй бас нөгөө хөтлөн гүнжийн тухай яг тийм кино шүүдэд цэцэг продакшнаас хийх гэж юм тийм ээ. Энэ киноны гол дүрд манай баяр цэцэг бас сонгогдсон байгаа. Тэгээд ер нь бол манай хүн энэ жил маш амжилттай байгаа даагийн дээр хүлээлтийг яалтчгүй айгүй өндрөөр ингээд үүсгэж чадчихээн. Тэгээд би бол одоо нэг сайн найзынхын хувьд маш их ихтгэл найдвар хүлээлгэж байгаа юм зэрэгцээ найзаагаа тэнцээ ингээ ганцаархан амар хичээж яхад нь энэчээ бас монголчуудаа уриалаад санал өгөх тал дээрээс нь аль чадхаараа ингээд бас хүмүүст нөлөөлөе хүмүүсийг гоё уриалъя давалгаалуулъя гэсэн зорилготойгоор бас ингээл одоо өөрийнхөө хийж чадах зүйлээ хийгээд явж чинь. Тэгээ Белла маань өндөр амжилт гарах боломжтой. Магадгүй энэ жил Монгол бас дэлхийн мистэй болох байхаа. За харин одоо үзэгчтэй 12 дугаар сарын 15-ны пүрэв гарагийн онцлог хүнээр бид улсын их хурлын гишүүн, улсын их хурлын дэд дарга Цэндийн нэмд оржийг нэрлэж байна. Тэгэхээр эдгээр өдрүүдэд одоо улсын их хурлын дарга Мегомбигийн их болдын тухайд бол Оросын холбооны улсад айлчлал хийж байгаа. Энэ хооронд бол улсын их хурлын дэд дарга нэмд орж одоо парламентыг удирдах ажилласан гэж хэлж болно. Ингэхдээ залуу гишүүдэд болоод парламентын гишүүдэд хуралдаа цагтаа иржээ гэдэг шаардлагыг түлхүүхэн тавьсан байгаа. Өөрөөр хэлбэл залуу гишүүд хуралдаа ирэхгүй байна. Туслахууд нь олж ирээ гэдэг үүргийг удаа дараа өгчээсэн. Ер нь бол сүүлийн үед одоо улсын их хурлын гишүүд төр төмнийг төлөөлж парламентод сонгогдсон хэрнээ байнгын хороо болоод улсын их хурлын нэгдсэн чуулганы хуралдаанд суухгүй байх, таслах, хоцрох иймэрхүү тохиолдлууд их байгаа. За ялангуяа байнгын хорооны хуралдаанаар хилцэх гол асуудлууд байгаа хэдий ч эрс бүрдэхгүй гэдэг шалтгаанаар хойш хилзүү байсныг энд онцлог хэлмээр байна. Залуу гүшүүд ерөөс ирэхгүй байна. Бат Эрдэнэ очсон булганы.
Бэж авхлан байна. Болдын авхлан. Оюун эрдэнэ. Пүрүүд орж. Учрал, Цэрэнбат гээд. Хан уулын камглан гээд. Хайц эднэр. 2 цаг ажил тасалж шүү. Олж ир туслахууд нь шалтгаан тэр сонгогчтой гэл хаана яваад байгаа, юу хийгээд яваад байгаа. Энэ ардчилсан намын бүлэг зориуд нэг үг хэлье. Энэ танаа наранхуу гэж нэг сайр байна. 5 жил энэ хурлын зааланд орж ирэх нь баг үтсэнгүү. 90 цааш энэ гişүүнээ хурал суулгажаа. Тэгээд энэ хэвлэлийнхний нийт сууж агаад хуралдаа ягаа суудаг юм гэхлээр мэдэхгүй юм чинь тэр нь ойлгохгүй юм чинь тэр нь сууж хайрын цагаа барж яадаг гэсэн ярилцгүйгээ сууж илэн шүү дээ. Ийм байж болохгүй шүү дээ. За тэгэхээр үзэгчдээ энэ 7 хоногийн онцлог зочноор бид өнөөдөр ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ломбын Эрхэн баярыг урьсан байгаа. Манай зочин студид ирсэн байна. За бидний урилгыг авсан танд маш их баярлалаа. За баярлалаа. Сайхан үйлчлээ. За тэгэхээр ардчилсан нам 6 дугаар их хурлаа хийсэн. За их хурлаараа намын дарга бүх гишүүдээрээ сонгоно гэдэг ийм шийдвэрт хүрсэн байгаа. Нэр дэвшигчдийн бүртгэл маргааш дуусчихна. Нэр дэвшигчдийн бүртгэл маргааш 16 цагаар дуусна. Бид бүх намын гишүүдэд мэдж байгаа. 16-ны 16 цагт 17-ны 16 цагт нэр дэвшигчд бүртгээд дуусна. За өнөөдрийн байдлаар дөрөв намаа гарч 2 хүн бүртгүүлсэн байна. Албан ёсоор. Маргааш хүртэлх хооронд бол нэг 3-4 хүн бүртгүүлчих болов гэж бодож байна. Ардчилсан нам мөнгөний биш бодлогын нам болно гэж ярьдаг. Тэгсэн хэрнээ намын дарга сонгох ажилд болохоор нэг нэр дэвшигч болгоноос 250 сая төгрөг нэгж байгаа нь ямар учиртай юм бэ? Энд чинь магадгүй мөнгөгүй залуу хүмүүс бол одоо танаа намын дарга болох боломжгүй юм шүү. Тэгэхээр ардчилсан нам бол дандаа юмны ихийг тавьдаг л да. Тэгээ ихийг тавьж байгаа нь мөнгөтэйгээр одоо улс төрд явдаг ихийг тавьж байгаа гэдэг утгаар би ерөөсөө хэлээгүй. Энийг ил гаргаж ерөөсөө улс төр гэдэгт заавалчгүй санхүү хэрэгтэй байдгиймаа гэдгийг одоо бид нэр 20 жил одоо олон намын тогтолцоотой явлаа. Өнөөдөр бид нэр ил гаргаад тавих цаг нь болцоо. Энэ одоо 21 аймаг 9 дүүрэг дамжсан 1500 гаруй сая километр квадрат газарт нутаг дэвсгэртэй энэ өргөн уудам нутагт бүх үндэсний нэг томоохон намын нэг ардчилсан намын даргын сунгааг одоо сонгуулийг явуулахад бол ер нь бол нэг ерөнхийлөгчийн сонгуулийн дайтай бараг хөрөнгө гарна шүү. Тэгэхэд бид нар бол харин нэг хүнээс 250 сая төгрөг одоо энэ сонгуульдаа зарцуулаа үйл ажиллагааг. Тэр сонгуулийн саналын хуудас зөвлөн тоолно. Тэгэл одоо санал хураах байруудыг бүгдийг одоо бас түрээсэлж авна. Маш их зардал гарна энэ. Тийм учраас энийг бол манай намын дүрмэнд нэр дэвшигчид өөрснөө энэ сонгуулийн зардлыг хариуцах ёстой гэж заасан байна. Тэгэхээр нөгөө талдаа энэ 250 сая төгрөгийг гаргаж нэр дэвшиж чадахгүй хүн бол ерөөсөө энэ намыг авч явж чадахгүй. Энийг одоо хэн нэгэн компаниас юм уу хүнээс ав гэж байгаа юм биш. Энэ үнэхээр ардчилсан намыг энэ хүн л авч явна гэсэн хүндээ манайх чинь 180 гаруй мянган гишүүнтэй айл. Нэг 40 мянган гишүүн нь л одоо 20 мянган төгрөг өгчдөг л одоо 800 сая болж байна баг. Ийм л учиртай юм шүү дээ. Гэхдээ нөгөө талаас нь бодох юм бол 250 сая гэдэг бол тийм бага мөнгө биш шүү дээ. За тэгээд нэр дэвшээд танаа намын дарга болохоор горилж байгаа хүмүүсийн тухайд хандив цуглууллаа. Аль нэг компаниас мөнгө авдаг, аль нэг компаниас хандив авдаг, эргээд тэр компанийхаа халаасанд орчих юм шүү дээ. Тэгэхээр энэ ийм байдалд орох нь бол маш буруу гэдгийг бол одоо өнгөрсөн жилүүдийн үйл явдлууд бол үйл явдал харуулж байна. Тэгэхээр энэ нэр дэвшигч бол аль болохоор өөрийгөө хэн нэгний барьцаанд оруулахгүйгээр олон түмний дэмжлэг авч чаддаг ийм л одоо нэр дэвшигч байх ёстой. Ер нь аль болохоор олон хүнээс тэрнээс хэд ургаан цөөхөн хүний одоо халаасанд орчих ийм хувилбарыг бид бол хүлээн зөвшөөрөхгүй л дээ бас. Хандиваа яаж цуглуулах вэ гэдэг дээр ямар шоунд журам байгаа бол
Хандваа бол одоо түрүүчээс өнөөдрөөс Бацандан хандваа цуглуулах уулзалтууд хийж ийнгээд одоо Twitter, Facebook, сошиалор явж байгаа шүү дээ. Ингээ явж ийн бас амжилттай болж ийн гэж ярьж их шиг байна. За мөн луу гант төмөрөөс хандваа цуглуулж ил байгаа байна. Гэх мэтээр өөрөөсөө бол одоо хандив цуглуулах аяныг бол одоо хийж байгаа. Би бол одоо нийт гишүүдэдээ бол ингэж хэлнэ. Энэ хандив цуглуулах аянд үнэхээр таа ч гэсэн өөрөө сэтгэлээсээ оролцооч манай намын гишүүдээ хэнийг дэмжих гэж байгаа тэр хүндээ одоо 10,000 төгрөг 1,000 төгрөг 20,000 төгрөг ингэж одоо хандивлаач энэ одоо бүх монголчууд бид нар одоо өөрснөө их ярьдаг болжээ одоо бүгдээр оролцъё яг үйл явдал руу дээр нь би бас нэг зүйлийг нэмээд хэлчихье манайхаас одоо хамгийн залуу нь бол Чимэд Доржигийн залуу нэр дэвшиж байгаа Чимэд Доржиг бол одоо гадуур өнгөрсөн 2-3 хоногийн хооронд ярьлаа шүү дээ. Энэ залуучуудыг одоо дээр дэвших боломжийг ингээ хааж ийн. Мөнгөний одоо босоо тавьж ийн гэх тийм ээ. Тэгэхээр үнэхээр одоо залуу ирч хүчтэй. Ер нь залуучуудаар өдөрдүүлъя л гэж бодож байгаа бол бас энэ хүнийг дэмжиж байгаа улсууд энэ залууд бас хандив өгөх ёстой. Ингэж ижил одоо гарч ирвэл илүү их тийм эрүүл болох юм байна. Энэ нийгмээ эрүүл болгохын тулд иргэн бүр хүн бүр тэр намыг дэмждэг хүн бол бүгдөө хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж ойлгож байгаа. Нэг хандивлагчаас дээд талд хэдэн төгрөг аавна гэсэн хэмжээ зааж өгсөн үү? За одоо энэ л нөгөө асуудал чи яваад байна шүү дээ. Тий, энэ дээр бол улс төрийн намуудын тухай хуулинд ч байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол зохицуулалт одоогор байхгүй байна гэж үзэж байна. Зүгээр ер нь их хурлын сонгуулийн жишгээр явахд бол болохгүй юм байхгүй л гэж ойлгож байгаа. Тий. Ерөнхийлөгчийн хамгааллын газрын дараагаар ажиллаж байсан Пунцгийн цагаан. За улсын хурлын гишүүн болд гихчлэн хүмүүс одоо бол намын дарагтаа өрсөлднөө гэжсэн боловч нэрээ татчихлаа. Энэ хүмүүс одоо ингээ 250 саяас болчихоо өөр шалтгаан байв уу? Би 250 саяас огт болоогүй гэж би хувьдаа тэгж ойлгож байна. Тий. Шалтгаанаа бол одоохондоо шалтгааныг бол цагаан дарга бол өөрөө бол энэ нам шинжлэгдсэнгүй тийм ээ гээд эдэн шалтгаан хэлж байгаа байлаа. Тэр шалтгаанууд дотор одоо бас намын гал тогоонд бас ажиллаж байгаа хүний хувьд бол бас сонсох юм байна лээ, сонсохгүй юм байна лээ. Тий. Ер нь ардчилсан намын 6 дугаар их хурал үүргээ хэр сайн гүйцэтгэв вэ? Гүйцэтгэж чадав уу? Үүргээ гүйцэтгэж чадсан. Ардчилсан намын 6 дугаар их хурлаар энэ 6 дугаар их хурлаар бид шинжлэлийн ардчилсан намын шинтгэлийн хөтөлбөр гэдгээ баталсан. Ардчилсан нам цаашдаа бодлогын нам байх хэвээр ардчилсан намын одоо удирдах байгууллага болсон үзэхээ зөвхөн бодлогын асуудал ярьдаг, хүний асуудал ярьдаггүй байх хэвээр ардчилсан намын гишүүдийн хариуцлагын асуудлыг шийдэе гэсэн ийм асуудлуудаар зөндөө ярилцаад эцсийн дүндээ бид нар юу гэж хийсэн гэхээр энэ ардчилсан намын шинтгэлийг энэ одоо байгаа энэ намын дарга одоо удирдлага тэн дотор нь би өөрөө орно шүү дээ. Энэ улсууд хийн гэхээсээ илүү шинээр ялаад одоо сонгуульд амжилт гаргаад ирсэн тэр хүн нь тэр баг нь хийх нь илүү юм аа. Тийм учраас ардчилсан намын дүрмэнд энэ их хурлаар бол эхний ээлжинд намын дарга 1 сарын 29-нд одоо сонгоно гэдгээ зарлжээ. Тэгээ ийм байдлаар өөрөөр хэлбэл бүх гишүүдээсээ одоо сунгаагаар сонгочё гэсэн энэ юмыг шийдэж чадсанараа маш том одоо шинжилгээлийн эхлэлийг тавьж чадсан гэж үзэж байна. Ер нь альва улс төрийн нам гэдэг бол өөрөө бүхэл бүтэн нийгмийн нэг том институт л дээ. Тийм учраас хувь хүн шиг тийм хурдан одоо маневрлах чадвар тийм сайн байдгүй. Тэгэл нэг их хурл хийнгүүтэл тэгэл нөгөө оюун санаа юм уу одоо бид нар шин зарим нь одоо шүүмжлээд байгаа шүү дээ. Тэр улсууд гинт өөрчлөгдвөл ингэчдэг юм байхгүй л дээ. Тэгэхээр энэ алхмаар шат шатаар явна. Тэгэхээр эхний ээлжинд ямар ч байсан тэр шинжилгээг хийх багийн тэргүүнээ лидерээ сонгоод авъя гэж байгаа. Намын дарга сонгох сонгуульд танаа намын гишүүд яаж оролцох юм бэ? Үүний тулд ямар одоо хариуцлагыг хүлээж байгаа, үүргийг хүлээж байгаа? Намын дарга сонгох наадах шиг чухал асуулт байна. Тэгэхээр энэ намын даргыг сонгогчийн нэрсийн жагсаалт гэж бид нар одоо гаргаж байна. Нам даяар нэгдсэн бүртгэлийн системд орж байна гишүүдийн. Тэгэхээр би танай телевизээр дамжуулаад бас нийт одоо намын гишүүдтэй бас уриалах байна. Тэр нь юу гэхээр одоо 1 сарын 4-өөс өмнө та өөрийнхөө иргэний үнэмлэхээр оршин суугаа. Тэр дүүргийнхаа, тэр сумынхаа, тэр үүрийнхаа аль нь дээр нь ч байж болно. Тэр үүр дээрээ очиж болно. Эсвэл дүүргийнхаа нам дээр хэрэгжил газар дээр эсвэл
багийнхаа үр дээр очиж болно. Багийн үр гэж байхгүй бол сумынхаа намын хорон дээр очиод одоо бүртгэлдээ шинчлэн бүртгүүлээ. Одоо ингээ хоёр маягт бүглэн тэрийгэ бүглөөд дээр нь өөрийнхөө намын татварыг 16 оныхоо намын гишүүний жирийн гишүүний татвар 1200 бүтэн жилийнх нь өөрөөр хэлэх юм бол сарын 100 төгрөг гэсэн үг. Энэ жилийнх нь тийм байгаа байхгүй. Угаасаа тийм байсан. Энийгээ төлчхөөд тэгэхээр таны саналын эрх чинь нээгднэ. Та дараа нь 1 сарын 29-нд санал хураалтанд оролцох эрхтэй бол энэ татвар 1200 төгрөгийг төлснөр. Тэгэхээр энэ жишээлх юм бол Америк тэр Английн зарим намуудад бол ийм байдаг юм байна л да. Татварыг тогтоогод өгчдөг. Тэрийгэ төлөөгүй гишүүнийг бол автоматар бүртгэлээс гасчдаг. Намын гишүүн бишүүлждэг. Тэгэхээр бид нар бол яг автоматар хасах нь хаашаа юм. Монголчууд бид нар чинь одоо л ингээд олон нам орж одоо төлөвшгөө сураал ядж штэ бас. Тэгэхээр ядж ил одоо намынхаа өмнө гишүүн хүн бол тэр 1200 төгрөгөд төлждөг тийм хариуцлагатай байц. Энэ бол зөв хариуцлагын механизм. Өнөөдөр 2 автобусны мөнгө үздэг юм чинь. Тийм үү? Арай өрөхгүй ч юм уу. Тийм байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бол одоо өгчих ёстой. Энэ нь өөрөө дээр нь очиод бүртгүүлчих ёстой. Би бол ингээд хангуулдуулын тэдгээр орооны оршин суудаг арчсан намын гишүүн шүү гэдгийг. Тэгээд тэр маягтаа бөглөчих ёстой. Ингээд гүйтсэн. Тийм. Ардчилсан нам гэхээр л эрхчлөө бодогддог л доо. Гэхдээ танаа намын зарим нөхдүүд бол дэндүү их эрх чөлөөтэй ажлаа өгтөө бол тамгаа авч цогтдаг. За зарим аймагуудад бол 2-3 ч доо намын байртай газрууд байгаа штэ. Тэгэхээр одоо яг энэ санал хураалтын үеэр бас нэг маргаан мапан нөгөө сонгуулиар гардаг асуудлууд чинь гарах юм шүүга. Тэгэхээр бид нар ардчлалыг бол бас дэндүү ганц эрх чөлөө талаас ингээд кофедод нутагшуулаад явцсан юм билээ л дээ. Ер нь ардчлал гэдэг бол ерөөсөө тэр хуулиа дээдэлдэг, хуулиа барьдаг. Тэгээд миний эрх бол бусдын одоо нийгмийн эрхийн чөлөөгөр эрхээр хязгаарлагдана гэдэг энийг ухамсарлахыг бол бас ардчлал гэдэг юм билээ шүү дээ. Ер нь тийм ээ. Тэгэхээр энэ тал руугаа бид нэр явах ёстой. Өчигдөр зарим улсууд янз бүрээр л ярьж л манай намын улсууч тэр 1200 төгрөгийн татвар төлнө гэж ийм утгагүй юм гэж юу байдаг юм бэ гэдэг юм уу. Эсвэл дураараа мэдээлэл аваагүй мөртлөөл ингээл одоо янз бүрийн одоо сенсац тариал ингэдэг ч юм уу. Гэтэ энэ бол одоо бас 1-2 жилийн дараа ихэд удахгүй бас нөгөө модноос гарах байх л да. Манайх бол одоо 1 сарын 29-нд төв намаасаа аль сумын хаана нь санал авах байр байгаа вэ гэдгийг бүр зарлж өгнө. Нэг одоо жишээлх юм бол нэг юу гэдэг одоо Чингэлтэй дүүрэгчих юм одоо ухаан. Энэ одоо санал хураадаг байр, энэ санал хураадаг байр гэдэг 2-3 одоо санал хураадаг байр гарахгүй нь шүү дээ. 2 тамхтай явдаг гэдэг шиг. Яг эндээс бүр албан ёсоор заагаад тэгээд Facebook, Twitter, social энэ юмар бүгдөрөнгөөр ингээд зарлаад явчихнаа. Намын дарагт нэр дэвшиж байгаа хүмүүс шинээр хүмүүс илсүүлээд за жилийнхэн тэр 1200 төгрөгийн татварыг төлүүлээд өөртөө санал өгөх хүмүүсийг олноор нь эсвэлчих үдэ гэдэг нэг юм болгоомжлол байгаа. Энэ шинээр хүмүүс одоо эсвэлж гэнэ үү танаа нам? Шинээр эсэх нь бол нээлттэй. Харин 1 сарын 4-ний дотор энэ одоо бүртгүүлэх. 1 сарын 4-өөс өмнө намд элсээд татвараа төлсөн ийм хүмүүс бол гишүүд бол тэр 1 сарын 29-ний сонгуульд санал өгөх хэрэгтэй. Тэр асуудал 1 сарын 4-өөр хаагдана. Тэр үртэл бол манай нам бол нээлттэй. Гэхдээ хүмүүс бол манай намынхан бас зарим нь ярьж байгаа. Зарим нэг өөр намууд юм уу манай намыг бодлуулах гэж албаар одоо хамгийн муу хүнийг одоо гаргах гэж идэв юм уу. Ингээд оролцоод бүртгүүлээ. Тийм юм Монголд бол нэг газар авахгүй юм байлээ. Харин одоо би ер нь энэ танаахыг шинжлэхдэх нь үгүй юу? Ер нь танаа намын дарга энэ болоосоо гэж бодож байна. Тэрний төлөө харин танаа намд элсээд тэр хүсэж байгаа хүнийхэн төлөө саналаа өгмөр байна гэсэн маш олон хүн байна. Дээр нь манай намыг байнга дэмжиж идэг. Тэгтээ гişүүнчнийх болоогүй тийм улсууд маш олон байна. Тийм учраас одоо ер нь бол манай намыг энэ шинжилэлээрээ бол үе таалгаа сайн ээжгүй. Гişүүдээ сайн бүртгэж авъя. Хэн одоо манай намынх юм? Хэн өөр намынх юм? Тэр юмнуудаа одоо ил тод болгоод жоохон эмх зэгцтэй болж жоохон зүйтэй гэж бодож байгаа тийм. Тэр хүмүүсийн гişүүд дэмжигчдийнхаа саналыг яаж тоолох юм бэ? Одоо тэр хар машинаа ашиглах юм уу, гараар тоолоод явах юм уу? Гараар тоолох юм бол дахиад нөгөө хар машиныг ашиглах ямар ч боломж байхгүй.
Зүгээр түрээслээд хар машиныг хар машинаар тоолвол яасан гэсэн ийм саналууд гарч илээ. Тэр чинь програмын одоо тэр яг тэрэнд нь зохицуулаад ингээд програмыг өөрчлөхөд л $500,000 мөлий угаасаа. Тэр гаднаас хүн ирж зохицуулж өгдөг чиг байна тийм ээ. Зөв бид бол ерөөсөө энийг яг бүх нэр дэвшигчдийн ажиглагчдын одоо хяналтын доор тэгээд яг гараар тоолно. Энэ бол одоо бас нэг 180,000 гишүүн гэдэг чинь манайх чинь одоо нийт хүн амын хэд байх вэ тийм үү? Нийт сонгогчдын бол 10% тэл байгаа шүү дээ. Нэг 15-20% ч юм уу. Тийм учраас энэ бол бас боломжийн гэж ойлгож байгаа. Тэгээд бас гараар тоолохын жицуутай зэрэгцээгээр шууд самбар дээр дэлгэцээр гаргаад тэгээд 1 2 3 гэдэг одоо ил тод нээлттэй хүн болгоны өмнө ийм байдлаар тоолно л доо. За тэгвэл намын даргын сонгуул иймэрхүү байдлаар явагдах нэ. Эргээд их хурлтайгаа холбогдуулаад хэлэхэд ер нь ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол галтгоо барьж байгаа маш хариуцлагатай алтан тушаал шүү дээ. Тэгээд таны одоо удирдлагын доор ажиллаж байсан хүмүүс танаа удирдлагын багийнхан бол өнгөрсөн хугацаанд ардчилсан нам фракцгүй нам боллоо гэдгийг зарласан. Гэхдээ өнөөдрийг хүртэл энээс ангижирч чадаагүй. Энэ асуудлыг өрн сая их хурлаар яаж ярива? Цаашдаа одоо ингээл байгаад ах уу энэ асуудал нөгөө ярьж ирснараа өөрчлөх боломж гарч байгаа. Энэ асуудал бол бид нар бол гарцаа бол ер нь гаргацсан, дөрмийн төслүүд бол хийгдсэн. Шинэ намын дарга гарч ирээд 3 сард бас бид нэр их хурлаа хийж шинэ намын даргаа батламжлана. Энэ үед дөрмөнд бол одоо шат алхамаар одоо өөрчлөлтүүд оруулна. Энэ дөрмөн дээр бол үндэсний зөвлөлт хорон дээр зөвхөн бодлого ярьдаг байна. Хүн ярихгүй. Инхээр практикалж одоо эрс хүргэхгүй байх юм уу? Янз бүрийн одоо чагт тэг тавих юм уу? Ийм мэд бол харьцангуй байхгүй бодлогын нам болох тал руугаа дөрмээрээ хийж өгнө. Манай энэ тогтолцоо бол одоо бас 10 хэдэн жил одоо бас өөрийнхөө дотоод нөөцүүдийг бол шавхлаалдаад тийм учраас одоо зарим нэг өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Бодлогын зөвлөлийг бол маш одоо сайн идэвхтэй ажиллуулах, ийм бодлогын зөвлөлттэй болно. Бодлого судлалын хүрээлэнтэй болох гэсэн ийм асуудлууд дөрмөнд бас тусгахтай явж байгаа тийм. Сонгуульд намаа ялагдал авчрахад хүргэсэн удирдлагын багийнхан өнөөдрийг хүртэл ажиллаадах яагаад ажиллаа өгөх юм бэ гэдэг шүүмжлэл байна. За наадах чинь бол би бас хизээ ажиллаа өгөх гэж байгаа юм болоо. Тэгэхээр энэ дээр би бас чи асуусных би хэлчихье тийм ээ. Ажиллаа бол ялан инколт дараа бол ерөөсөө сонгуульд амжилтгүй оролцсоны дараа л за би одоо ажиллаа өгье гэд. Тэгээд одоо тамгаа хүлээлгэж өгөөд ингээ явсан. Миний хувьд бол одоо ажиллаа хүлээлгэж өгье гэдэг бас өргөдлөө өгсөн. Тийм ээ. Тэгээд нийгэм бол юу гэж харж ийн гэхээр энэ хоёр нөхөр одоо ширээ сандалтаа зуралдаад байна гэж. Яг үнэндээ бол тэгээд байгаа юм бол үнэхээр байхгүй л дээ. Өнөөдөр ч өгөхөд бэлэн. Зүгээр манай үндэсний зөвлөлт хороо гүйцэтгэх зөвлөл. За энэ асуудлуудаа цэгцлээд дөрмийн дагуу шинэ намын даргатай болтол энэ ажлаа хийцгээе. Одоо энийг чинь хэн хийх вэ? Дараагийн хүнийг одоо томилох гэж дахиад пракс дотроо бүжигнаа болохыг бид хүсэхгүй байна. Тийм учраас энэ ажлаа дуусга. Дараагийнхаа шинэ намын даргыг хууль ёсныхон дөрмийнхаа дагуу сонгоод ингээ ажиллаа хийгсэн ийм үүрэг чиглэлийг өгöd байна л да. Тэрнээс бол одоо нэг айхтар дуртай улсууд л одоо ингээд сандчээ тэгээ зуралдаалга юм бол огтхонч байхгүй. Тий. Танаа намд бол одоо тэхийгч хүсэхгүй байна одоо тий. Санаа бодлоо илэрхийлдэг, чөлөөтэй илэрхийлждэг хүмүүс их олон байдаг, амбицтай хүмүүс ч их байдаг. Тэгээ энэ бүх хүмүүсийг зангидаад одоо нэг урагшаага хараад алхахад одоо ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс л одоо нэлээ ачаалтай байдаг. Ер нь бол аль болохоор ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол энэ олон одоо хурц үндэсгүүд юм уу бас одоо практик гэж яриад байгаа. Энэ дотор бол аль болохоор өөрөө аль нэг талын практик барай явчихдаггүй. Аль нэг талын аль нэг хүнийг дэмжиж явчихдаггүй. Ийм ноён нуруутай байхыг л одоо шаарддаг ийм л албан тушаал л та. Тийм ч учраас би бас одоо энэ завшааныг ашиглаад хэлчихэд надаас хүмүүсийн маш их асуудаг нэг сонирхдаг зүйл бол танад одоо нэг 4-5 хүн дэвшигнэ. Одоо хин нэг шанстай байна. Хэнийг дэмжих үү гэд. Надаас маш их асуух юм. Тэгэхээр би бол бүгдэд нэг хариулт өгж байгаа. Тэрийгээ бас албан ёсоор бас танай телевизээр дамжуулаад хэлчихье гэж бодож байна. Би хувь хүнийхээ хувьд хин нэгийг дэмжих байх. Миний амнаас бол энэ нь илүү шүү. Энэ нь дээр шүү.
Энэ л дээрдээ гэсэн юм ерөөсө гарахгүй. Энэ нь бол миний албан тушаал нь намайг тийм байлгах шаардлагатай байна. Би бол ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн хувьд хэн нэгэн хүнийг дэмжиж миний амнаас үг гарах ёсгүй. Ийм л юм. Үндэсний зөвлөлт хороонд ч одоо 228 гишүүн хамаарч байгаа хаа. Тийм байна. Энэ хүмүүсийн татварыг нэмэгдүүлж байгаа. 256 256 нэмэгдсэн байна тий. Тэгэхээр татвар бол одоогоос 16 жилийн өмнө 1 сая төгрөг байсан. Тогтоосон. Тэр үед бол доллар хэдтэй байлаа тийм ээ. 600 төгрөг байсан болов 700 гаруй төгрөг байсан болов ийм л байсан. Тэгээ өнөөдөр 16 жил 1 сая төгрөгөөр мөрдөж ирсэн байна. Тэгээ өнгөрсөн их хурлын өмнөх үндэсний зөвлөлт хорооны хурлаар татварын хэмжээг 2017 оноос эхлээд үндэсний зөвлөлт хорооны гишүүний татвар 3 сая, жирийн намын гишүүний татвар 12,000 болсон. Өөрөөр хэлбэл жирийн намын гишүүн бол сар болгон 1000 төгрөгийн татвар төлөх нь шүү дээ. Одоо бол 16 он дуустал бол сар болгон 100 төгрөг. 1200 төгрөг. Энэ 16 жилийн өмнө тогтоосон ийм л татвар байгаа юм л да. Тэгээ сая нэмэгдсэн. Тэгээ 17 оноос мөрдөн. Гэхдээ яг хоо долларын ханш нэмэгдэж байгаа нь үнэн л дээ. Гэхдээ бидний зөвлөлт хороонд одоо мөнгөтэй хүмүүс нь ороод мөнгөгүй хүмүүс бол багтаж чадахгүй хэмжээний байдал үүсчихэж байгаа юм шүү. Нөгөө л эмч багш нарын чинь цалин тэгтлээ нэмэгдсэн зүйл байхгүй шүү. Энийхээ төлөө тэгэхээр энд бол альва бүх л улс орнуудад ийм асуудал байдгийм аль л дээ. Энийг бол бусад улс орнууд яаж шийдэж ийн гэхээр төрөөс улс төрийн намуудад хангалттай хэмжээний татаас олгодог юм байна. Одоо суудлынхын хэмжээгээр. Тэгээд ямар нэгэн хэн нэгэн хүнээс одоо хандив гуйх, хэн нэгэн улсуудын карманд орохгүй байх нөхцөл болцоог нь улс төрийн намуудаа тэгж олгодог байна. Манай тохиолдолд бол ер нь улс төр сонирхож байгаа улсууд би бол одоо ховдоо тэгж боддгийн штэ. Энэ ялангуяа залуу наснд бол улс төрд орж байгаа баг залуучуудыг хараад бол яг надад бол өөрт бол харамсдаг юм би. Яг улс төрд орохгүй аль нам нь үзэл бодол нь зөв байна, бодлого нь зөв байна гэдгийг сонгуулийн үеэр дэмжиж өгчдөг. Тэгээд өөрөө залуу хүн бол сурч боловсрох, хүмүүжих, төлөвшөх, ажил хийж сурах, амьдралаа ахуйгаа өөдөн татах энэ юм руугаа хамгийн их цаг хүчээ зарж явах ёстой л доо. Энэ улс төр хийн гэдэг бол бас ядчил тэр 3 сая төгрөгийг эсвэл бусдаас хандив босгоод өөрийнхөө одоо тийм хүрээлэлтэй, нэртэй, төртэй бусдыг өөрлөгөө дагуулж чадах энэ итгэлтэй сүүл ер нь явандаа бол их өсөх ийм хүндээ гэдэг ийм итгэлийг олж авсан. Ихэнх газрууд улс орнуудад бол хандиваар ингээд асуудлаа шийддэг. Манайд бол нэг хүний нөлөөнд юм уу? Нэг чи их зөв асууж юм л да. Одоо манай үндэсний зөвлөлт хорооны олон гишүүдийг тэгж ярьдаг юм байна. Би яг тэгж яхийг харсан чим алга. Нэг тэр сая төгрөгийн бол тэр улсууд нь төлждөг гэдэг ч юм уу тийм ээ. Тийм юм баймааргүй байна гэдгийг манай ихэнх одоо гишүүд өөрснөө ч ойлгоцсон байна. Тэр өөрийнхөө баймаар. Яг өөрийнхөө асуудалд. Энэ бол ардчилсан намын бас нэг шинжилэл болж ийн л доо. Саяны энэ ялагдал бол бас ардчилсан намд бол нэлээд томоохон тийм сургамж санаа бодол авах юмыг өглөө. Энийгээ бол энэ ялагдлаа бол боломжуулах ийм л одоо цаг л байна л да одоо. Боломж болно гэж би бол найдаж байна. Дээр нь бол одоо их ноён нуруутай, тулхтай, худрахтай байхыг л ард түмэн бас ардчилсан намаас хүсээд байна шүү дээ. Энэ тал руугаа их олон одоо төлөвшлийн ажлууд хийх ёстой байна гэж би ойлгож байгаа. Би бол нэлээд олон хүний ярихыг сонсч байсан. Ардчилсан намыг муу ажил хийсэнд нь биш эхлээд нэг дотроо эв түнжинтэй болцохоо гэдэг л нэг тийм ухаарлын цаг хугацаа болгосон юм болоо. Эв нэгдэл. Үнэн. Ер нь бол тэгэл дуртай хүн нь ард намаа одоо муулаад тэрүүгээр өөрийнхөө рейтингийг өсгөөд л хувийн одоо тоглолтууд хийгээд л тийм ээ. Улс төр гэдэг бол багаар тоглодог ажил л да. Ийм юм бол зөндөө байсан. Сөрөг хүчин бол мэдээж тэрийг ашиглахаас өөр аргагүй. Зөв штэ. Билээ хоол ороод ирж яхад тэрийг тийм ээ. Дээр нь энэ улс төрийн сонгуулийн үеэр бол нийгэм лөө дэндүү буруу хойшоо хурсан мессежүүдийг бол бас манай Монгол Ардын нам хитрхи их өгсөн л доо. Тий.
Зөв юмнуудыг зандаа буруу болгож харуулах ч юм уу. Тэгснээрээ одоо нийгмийн сэтгэл зүйг буруу тал руу нь төлөвшүүлэх тийм ээ. Энэ тал руу энэ нөгөө нэг жомоо шатах гэд гэрээ шатаач чинь гэдэг шил бид нар аль нэг наманд бие бинийгээ ялах гал ард түмнийхээ сэтгэлгээг хоош нухраагаад байж болохгүй л ийм л юм байгаа юм л да. Тэгэхээр энийг бол манай намч ойлгох ёстой. Бусад намууд ч энэ дээр бас ойлгож бүр том одоо үн цэнтэй ёс зүйн дээрээ бол ерөөсө алдаж болохгүй л ийм л байх ёстой л доо. Тэгээ намынхаа эсрэг дуурдаг, намынхаа одоо засгийн газрыг унах гэж кноп дардаг. Энэ хүмүүстээ ер нь цаашдаа ямар хариуцлага тооцохоор дүрмд тусгагдчих юм. Энэ дээр бол дүрмд тусгагдж байгаа. Одоо би тэр дандаа төсөл яриад шүү дээ. Тий. Одоо тэн дээр бол манайх аливаа бодлогын чанартай том нийгэмд нөлөөлөхгүйц нийгэм улс төр эдийн засгийн асуудлуудыг жил болгон үндэсний зөвлөлт хороогоор авч хилцэж байна. Эсвэл бүр их хурл жил болгон зарладаг бай. Тэгээ их хурлаараа бид асуудлаа за оюу толгой дээр ямар байр суурь баримтлах вэ? Жишээлх юм бол би өнгөрсөн цаг дээр ярьчих л да одоо. Одоо эсвэл одоо таван толгой дээр ямар байр суурьтай. Яг тэр байр сууриа ингээд үндэсний зөвлөлт хороогоор их хурлаараа бүр ингэ шийдчихдэг. Энэ жил бол манайх эдийн засгийн ийм байр суурь баримтлана. Тэгээ тэрийг яг тэр улсын хурлд байгаа бүлэг нь яг дагадаг, барьдаг. Эсвэл энэ засгийн газрыг огцруулах уу? Хариуцлага тооцох уу? Тооцно. Уг бол тооцохгүй. Тооцохгүй бол тооцно гэд конопт дарсан хүнийг эсрэг. Ингээд энэ хүнтэйгээ хариуцлага тооцдог. Намаас нь бүр хөөдөг юм уу? Яадгийг бүр ингэж сая өнгөрсөн хугацаанд бол бид нар үндэсний зөвлөлт хороогороо засгийн газрыг одоо огцруулах үгүй юу гэдгийг шийдээгүй. Ярилцаагүй. Тэгээ энд маргаан байгаад идэг. Дөрмөнд ингэж байна. Засгийн газар огцруулж болохгүй. Тэр нь бас үнэн. Тэгэхээр аль тал нэг хэл хүүхдээ ингээд нэг өөрийгөө өмөрөөд байна л да одоо. Тэрийг бүр тов тодорхой болгож л өгөх ёстой л гэсэн ийм байдлаар дөрмөнд тусгагдсан баг тийм. Намын даргад нэр дэвшээд ялд байгуулсан хүн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болох уу? Манай намын одоогийн дүрмээр бол намын дарга бол ерөнхий сайд болох хэвээр. Одоогийн дүр. Тэг. Одоо байна. За баярлалаа. Заахарлаа андаас үзэгч та бүхэндээ баярлалаа. 7 хоногийн онцлог хүнээр бид ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ломын Эрхэн баярыг онцлоо. Танд баярлалаа. Ажлын өндөр амжилт. За баярлалаа. Мэдээлэлээр төрөлдсөн MNC телевиз 7 хоногийн анхаарал татсан онцлог үйл явдлын эзнийг үзэгч тантай уулзах болно. Баасан гарагийн 21 цаг 30 минутаас та сугаад харуулаарай.